Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөл. Монгол орн эрс дэс уур амьсгалтай бөгөөд урт хугацаагаар үргэлжилдэг өвөл болон богино хугацааны зуны үйлдвэрлэлтэй билээ. Энэ цаг уурын нөхцөл нь хүнсний ногооны тариалал хадгалалтанд хүндрэл учруулдаг. Гэхдээ Монгол улсад дунджаар жилийн 260 өдөр нартай байдаг нь доктортой хүнсний ногооны аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлдэг. Монгол улсад хүнсний ногоо тариалалт нь эрүүл мэнд, эдийн засагт тулгамдж буй асуудал юм. Эдийн засгийн хувьд зах зээлийн хамаарлыг бууруулан нэг төрлийн орлогын бүтцийг бий болгох нь. Ингийн тулд газар тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хамгийн ихний алхам бол усалгааны менежмент. Сайн ургацанд усалгаа маш чухал. Хүнстэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 7 аймгийн 10 сумд одоогоор хэрэгжиж буй хүнсний ногооны үйлдвэрлэл усалгаатай аж ахуй төсөл маань нийт 7000 гагийн зорилготой 2026 онд хэрэгжинэ. Одоо цаашд бол нэмээд ашиглалтанд орсноор нийт Монгол орны усалгаатай газар тариалангийн эзлэх хувь маань 10-аас 12% нэмэгдэнэ. Төр ажлын байрууд 3500 гаруй ажлын байр нэмэгдэнэ. Хүнсний ногооны бол 8000 гаруй тонноор, малын тэжээл бол 90000 гаруй тонноор нэмэгдэх одоо сурталчилсан судалгаа тооцоолол байгаа. Ингэснээр одоо усалтын систем маань ашиглалтанд орсноор цаг уурын байгалийн одоо эрсдэлтэй одоо ямар нэг нөхцөл байдлыг бол ажиллахгүй даван туулах нөхцөл боломж бүрдэж байна гэж ойлгож байна. Усалгааны систем нь өндөр эсвэл бага үр ашигтай ба их буюу бага сөрөг нөлөөтэй байдаг. Усалгаа шаардлагатай газар органик тариаланчид нь усны их үсвэрийг хэтрүүлэн ашиглахгүй, хөрсийг бохирдуулахгүй, ургамлын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй системийг сонгох хэрэгтэй. Усалгаатай хөдөө аж ахуйн төслийг 7 аймгийн 10 сумд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 12 усалтын системийг шинжилэн цэргийн засч 7000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэн, үр тариа, тэжээлийн ургамал тариалан мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэлт нь арга зүй тусалцаа үзүүлэх юм. За манайны юун голын төсөл маань болохоор одоо иргэдэд болон ногоочдод талбайг услах зориултаа гэж баригдаж байгаа. Тийм учраас бид нар одоо хамгийн гол нь энэ усалгааны систем хийхин тулд бид нар эхлээд энэ төв дээрээ урсж байгаа юун голын ингээр урсж байгаа төв голыг боож энэ шуудаг төхөөлөс суугч барьсан байгаа. Энэ хүн барилга байгуулжинд болохоор одоо усаа хуваарлах нэгт дээрээс орж ирж байгаа ус маань энэ төв шуудагаар урсж байгаа усраа иргэдийн ногоо талбай услах услаг яаж нэгт усаа зөв хуваарлах. Хоёрт манай ногооч тариаланчид маань яаж усаа хуваарлах талбайдаа яг жиг хүртээмжтэй авах вэ гэдэг асуудал байгаа. Нэгдэх асуудал маань болохоор одоо ингээд жишээлбэл харж байгаа юм бол дээрээс орж байгаа энэ усны төвшин маань яг одоо яг 100% дээгүүр урсаж орж ирж байгаа. Тэгээд энэ төв шуудан маань сумын төвөөр явж байгаа хойдны төв шуудан маань болохоор дөрвөлттэй буюу 100 одоо уршаа орж байгаа гэсэн. Энэ маань ямар нэг дээрээс орж тасалдах буюу ширэх ямар ч боломж байхгүй. Энэ хүн энэ хөлөх суугаад одоо энэ чулуун суугаар орж ирж байгаа ус маань болохоор төв гол руу шууд нийлнэ. Энэ төв гол маань болохоор ямар ч юм ширгэх, багасах, таслах гэсэн асуудал байхгүй. Энэ хүн энэ хаалт энэ толгойн барилга хоёр хаалтаараа хуваарлж байгаа. Төв сууг руу урсж байгаа усаа болохоор бид нар одоо ногоочтой услах өдөр ч юм уу одоо 7 хоногийн 4 өдөр услаа гэж утгад бид нар эхлээд 500 м газар одоо хаалтаа байрлуулчихсан байгаа. Тэгээд усаа тавингууд ус маань өөрөө хаалтан дотор дүүрсэн зохиолдол бид нар төв хуваарлах жижиг сувгууд руу усаа тавьж өгөх юм. Тэгээд усаа тавьж өгсөн маань манай ногоочтой өөрснөө одоо нэг үдгийн эхний 7 хоногийн нэгдүгээр өдөр ч юм уу одоо одоо эхний 3 гач бай 4 гач бай газартай айлууд тэрнээсээ усаа аваад хуваарлаачихсан. За эхний 7 хоног ингээд 7 хоногийн айлууд ингээд одоо ингээ усаа аваад дууслаа. За тэгээ талбайгаа услаад дууслаа гэвэл яах вэ гэвэл энийгээ бас тэгээр нь усгаад байхгүй. Мэдээж эндээс бас эрсдэл байгаа. Уурын ус ороод ямар эрсдэлтэй болох вэ? Айл руу орох уу? Айрын талбайг урсгах уу гэдэг эрсдэл байгаа. Тэрийг бид нар бүх эрсдлийг тооцож улмаас бид нар хоёрт уурын усрыг бид нар уурын усны гарга үүдэг хоолоо хийж 600 хоолыг суган доогоор хийж өгсөн байгаа. Тийм учраас иргэдийн тийм талбай албаар уурын ус орно гэсэн аюул байхгүй гэсэн. Тэгээд энэ мөн усыг ингээд бид нар төвшнгөө өөрснөд харуулж болно. Их урсах уу, бага урсах уу? Мэдээж бороо их үйлдэл мэдээж уурын ус мос орж ирдэг, уулын өрөмөр бууж ирнэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид тэрийг тооцоолоод усаа энэ төв шууд руу бид нар уурын ус ийшин шууд гаргана гэсэн. Тийм болохоор бидэрт ямар нэгэн цомын төв айлаад ямар эрсдэл байхгүй гэсэн ойлгож байна. За сая бид ажлын хэсгийн комиссийн эвэн голын усалтын системийн толгойн барилгын гол сувгийн ихээр хэдэн хэр хэмжээний ус орж ирж байна. Энэ усаар одоо хэдэн га талбайг хэдэн хоногийн дотор услах боломжтой байна гэдгийг газар дээр нь зургийн зохиогч, тэгээд барилгын гүйцэтгэгч, тэгээд орон нутгийн төлөөллийг
Тэгээд төслийг хэрэгжүүлэх нэгжийн одоо инженер цуг байж байгаад ингээд дөрвөн талын бүрэлдэхүүнтэйгээр хэмжээд ингээд үзчихлээ. Тэгээд ингээд энэ хэмжилтээс хараад үзэхдээ зэрэг энэ хаалт нь толгойн барилгын хаалт 50% нээлттэй байхад 50% нээлттэй байхад 1 секундэд 380 литр ус орж иж байна. А хэрэг 75% нь хүртэл одоо нээлттэй байх юм бол 1 секундэд 420 литр ус орж ирэх юм байна. Тэгэхээр ийм хэмжээний усаар хэдэн хэрэг хэмжээний талбайг устгах вэ гэхлээр зэрэг 380 литр секунд усаар 24 цагийн дотор 65 га талбайг бүрэн хэмжээ одоо 500 м куб га гэж нэрдэг. Өөрөөр хэлбэл нэг га талбай 50 мм тундас унах хэмжээний одоо ийм нормоор услах боломжтой юм байна. Тэгэхээр нийтдээ 420 га талбайг одоо ийм 500 м куб га хэмжээний нормоор услахад ерөөсөө 4 хоногт нэг удаа энэ бүх талбайг бүрэн одоо услах. А хэрв жоохон бороо хуур татруухан шиг одоо халат ихтэй байх юм бол энэ хаалтны 50% хүртэл нээсэн байгаа энэ хаалтыг 75% хүртэл одоо нэмэгдүүлчихэд 3 хоногт 420 га талбайг бүрэн хэмжээгээр одоо усалчих хэмжээний ус энэгээр орж иж байна гэсэн үг. Тэгэхээр хүнсний ногоо бол устгааны горим гэж үйждэг. Зарим хүнсний ногоо ус их шаарддаг. Зарим нь бол одоо ус бага шаарддаг. Тэгэхээр дунджаар ингээд аваад үзэх. За байцаа гэдэг юм уу, удаан дойч гэдэг юм уу, зарим нэг одоо юм ус их шаарддаг ногоонуудыг 2-3 хоногт одоо нэг уснаа. За төмс бол харьцангуйгаар их ус бага шаарддаг. Тэгээ төмсийг бол нэг 10 хоногт одоо нэг удаа услах ч юм уу. Ингээд услахад энэ эвэн голын энэ талбайд ямар ч төрлийн ус их шаарддаг байсан, бага шаарддаг байсан ямар ч төрлийн ногоог одоо тарихад бол үндсэндээ 3-аас хамгийн их удахтаа 7 хоногийн дотор бол бүрэн хэмжээгээр нь услаад байх ийм бололцоотой хэмжээний ус энэ одоо сувгуудаар явж байна. Тэгээ бид одоо цаашаага яваад энэ сувгч нь бол их одоо урт ч та 5-6 одоо 1000 м урт. Тэгэхээр хэдийгээр бетон доторлогоотой одоо сувг боловч энэ сувг дотор гүйж байгаа ус чинь зарим нь одоо бетонч нь бол шүүрэлт өгдөг гэдэг шүү дээ. Тэгээ шүүрэлтэнд алдагдчихж магадгүй. Тэгээ хамгийн гол нь ууршилтанд одоо маш их хэмжээгээр бас алдагддаг юм байна. Тэгэхээр одоо бид удахгүй сувгийн төгсгөл дээр нь очиод бас энэ одоо орон нутгийн ногоочдыг байлгаж байгаа зураг төслийн зохиогч барилгын гүйцэтгэгч энтрийг байж байгаа энэгээр орсон усны хэдэн хувийн сувгийн төгсгөл хүртэл явж ийнэ гэдгийг ингээд бодоод гаргана. Тэгээд энэ хоёр хэмжээний харьцаанд дундаас ерөнхийдөө одоо услалтын системийн ажиллагааны горим ямар байх вэ гэдгийг боловсруулад ингээд одоо 6 сард техникийн комисс ажиллахад энэ самт сумын одоо ногоочд засаг даргын тамгын газар энэ услалтын системийн ашиглалтын заавар гэсэн ийм бүр ном хэвлээд ингээд өгөх юм байна. Тэгэхээр одоо хүмүүс бол тэр номоо харж уншиж байгаа л сувгаа яаж цэвэрлэх үү, хэдүүд нь одоо нээх үү, ус нь их дүүрээд байвал яаж багасгах үү, ус нь багасаад байвал яаж нэмэгдүүлэх үү гэдэг юм уу ингээд бүх юунууд үйл ажиллагаагаа зохицуулаад явчих. Ийм боломжтой болох юм байна. Тэгэхээр одоо бол үндсэндээ толгойн барилгалаар ирээд ингээд сая хэмжилт хийхэд бол эвэн голын 240 га талбайг услах усны хүрэлцээ хангамж бол ямар ч тохиолдолд одоо хангалттай байна гэсэн ийм л одоо хэмжилтийн дүн гарч ирж байна. За тэгэхээр Азийн хөгжлийн банкны одоо санхүүжилтээр хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэр яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа хүнсний ногооны үйлдвэрлэл услахатай үдэ аж ахуй төсөл хэрэгжиж эхэлж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ төслийн талаар ер нь та бүхэн хэр мэдээлэлтэй байгаа вэ? Ер нь энэ газар тариаланчид бол ногоочдод ер нь уулзалт хийж ийм төслийнхаа талаар ойлголт ер нь хэр өгсөн бэ? Чи ер нь нэг анх төсөл хэрэгжиж эхлэхээс эхлээл ер нь сургалт янз бүрийн асуудлууд бүгдийг л цаг тухайн үед нь мэдээлэл аваад юмс бид нар. Манай хүмүүст хэдэн оноос хойш яг энэ төслийн талаар яригдав. Эзэнээс одоо бүтээн байгуулсан. Энэ 19 оноос эхэлж яригдаад одоо нөгөө бичиг баримт янз бүрийн юм бүрдүүлж явсан. Тэгээ 23 онд хийгдээд 22 онд эхлээд 23 онд нөтлөө одоо ингээд ерөнхийдөө ажиглалтанд өгөх тал руугаа хандчихад байж байгаа. 2 жилийн явцтай гүйцэтгэлтэй л байна. Тэгэхээр энэ төслийн хүрээнд та бүхнийг өрн сургалтанд хамруулсан уу? Одоо энэ төсөл хэрвээ ашиглалтанд орлоо гэж бодоход та бүхэн энэ одоо услаагаагаа газар тариалан дээр яг одоо бодиттой авч чадхаар тийм сургалтыг авч чадсан уу?
чадалгүй яг хөө тэгээд ч одоо мэрэгжлийн улсууд цаг тухайн үеийн асуудал бид нар ч тэр сургалт Монголын цаг тухайн үеийн суусан. Тэгээд ер нь энэ зохистой аятайхан юм болчих юм бол ер нь тэгээд энэ ч урд нь бид нар чинь нэг шуудуугаар услана гэдэг чинь хүрзээр бусад нэг цаг үеийг дагаад бас нэг шинэ технологи маягаар болж байгаа инженерийн шийдэлтэй юм гэдэг байгаа. Тэгэхээр тэрийг ингээд аятайхан болчих бас тариалж бид нар бас хэрэгтэй юм байна. Тэгээд урд нь бол бид нар нэг жоохон боловсронгуй биш гэх юм те. Тийм аргаар хүрзээр устдаад ингээд талбаргаад бол одоо бол тэгээд яг талбараа тарих тийм устдын системийг гарантууд гаргаад үзсэн. Тэгээд тэргээр нь одоо тэгээд усаа тавьж үзсэн л гэлтэй чинь үзэл яг ямар болох нь үү тэгсэн л одоо тэгэл 100% цацгалах л та тий. Одоо энэ төслийн одоо явц нь 95% орсон байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хугацаанд одоо та бүхэнд одоо санал гомдол байна уу? Ер нь энийгээ засжуул одоо ийм шийдлийг гаргахжуул бүр аятайхан болох гэдэг юм ч гэдэм үү? Ийм санаа оноо ер нь байгаа юу? Ер нь санаа оноо бол иргэд тариаланчдын хувьд бол ер нь байсан. Тэгээд тодорхой хэмжээний санаа оноо гомдол янз бүрийн асуудал бол бүгд нь цаг тухайн үед нь иргэдээ сум орон нутгийн удирдлагуудад хандаад ингээд төслийн одоо энэ аж ахуйн нэгжийн улсуудтай холбогдоод тухайн үед нь бас тодорхой хэмжээний бол багсах янзлах юм засах өөрчлөх юм уу нэг багсаагаар нэг жоох юм хийж авсан. Таны хувьд одоо яг хичнээн газарт хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн тариалж байгаа? Би ерөнхийдөө нэг 15 орчим га газар тариадгийг төмс хүнсний ногоо орлолоор нэг 10 га газар тэгээд тэрийг ерөнхийдөө луун сонгон бай төмс голцоо тавьж байна. Сайн мэцхан үзэгчдээ за бид өнөөдрийнхөө ярилцлагын сэдвэрээ за хүнсүдэ аж ахуйн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй хүнсний ногооны үйлдвэрлэл ба услахад аж ахуй төслийг онцолж байна. За тэгэхээр энэ талаарх төслийг за 7 аймагийн 10 суманд хэрэгжүүлж байгаа. За өнөөдөр Төв аймгийн Батцөмөр суманд энэ төсөл хэрэгжээд эхэлж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ төсөл ер нь яг хэдэн оноос хэрэгжиж эхэлж байгаа вэ? Одоо яг танай сумын хувьд хэр одоо хэрэгжилтэндээ явж байна? Энэ сүдэ аж ахуйн яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй мөн одоо Японы ядуурлыг бууруулах сангийн хөрөнгө оруулалттай ийм одоо төсөл маань бол 2019 оноос хойш анх суурин тавигдаад эхэлсэн. За энэ дээр бол төрийн мэдлийн газар дээр иргэдийн хүнсний ногооны болон туслахтай хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд орчин цагийн эрчимцэн аж ахуйг бас хөгжүүлэхэд түлхэж нэмэр болох үүднээс бол энэ төсөл маань эхэлсэн байгаа. За ингээд энэ хөт төсөл маань бол төсөлтийн системийн сайжруулалтыг шинжлэх, сайжруулах гээд 11 төсөл арга хэмжээний нэг нь бол манай сум дээр хэрэгжиж байгаа. За энэ маань ажил өнөөдрийн байдлаар бол 95% гүйцэтгэлтэй ингээд явж байгаа. За энэ төсөл хэрэгжснээрээ бол иргэдийн одоо манай сумын онцлог нь Улаанбаатар хотын хаяа залгаа. За иргэдийн Улаанбаатар хотын иргэдийн хүнсний ногооны хангамжийг хангадаг байсан энэ одоо өмнөх одоо жилүүдийн уламжлалын дагуу. За одоо иргэдийн өнөөдрийн амжиргаагаа залгуулж байгаа хүнсний ногоогоо зах зээлд орлуулж байгаа Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлж байгаа энэ ажил дээр бол энэ төсөл маань бол тодорхой одоо үр дүнгууд өгөхөөр мөн одоо хүнсний ногооны ургалтыг эрчимжүүлэх, технологийн арчилтыг сайжруулах, за гантай хуурай шилтэй үед бол хүнсний ногоог одоо тасралтгүй хангах энэ боломжоор хангаж байгаа гэж бид хүмүүс бол үзэж байгаа. Тэгэхээр танай одоо орон нутгийн хувьд гэдэг юм уу те одоо аж ахуй эрхлэгчид газар тариаланчид маань бас өөр услахааны систем одоо аргачлалтай байсан байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь бол энэ услахааны системийг ашиглалтанд оруулахаас өмнө одоо танай одоо сумын зүгээс одоо хичнээн га газрыг ер нь газар тариаланд хамрагдаж хичнээн одоо тооны ургац суралт авдаг байсан байна. Энэ талаар судалгаа ер нь байгаа юу? За байгаа. Манай сум маань өөрөө энтийн нурууны баруун салбар. За хараа ерөө галын мөчөд одоо багтж идэг ийм одоо сум байгаа. За далайн түвшнээс дээш 1100-аас 2500 метрийн ийм өндөрлөгдөв газар байдаг. Байгаль цаг агаарын хувьд бол сэрүүндүү. За ингээд тус газар нутаг маань бол 2000 заавчлаа энэ нэг газрын хэмжээг яач юм те газар нутагтай байгаа даа.
За энэ газар нутгийн нийт одоо тариалалтын талбай маань бол бага одоо 2100 га тариалалтын талбай гэсэн юм дэ бүртгэлтэй явж байгаа. За сүүлийн үед одоо сүүлийн 10 жилийн хугацаанд за тэр дотроо сүүлийн 5 жил нь бол газар тариалангийн салбарын одоо тариалалт за тэр дундаа малын тэжээлийн үйлдвэрлэл бол нэлээд төлхөө нэмэгдэж байгаа. За энэгээрээ бол одоо тариалалтын талбай маань өнөөдөр албан ёсны одоо яг бүртгэлтэй тоогоор бол 2500 болсон байгаа. За бүртгэлгүй тоогоор нийт дүнгээрээ 3000 баг 4000 хүрчээд байгаа. Ийм асуудал байгаа. За услалтын системийн хувьд бол манай сум мурдна. За одоо байгалийн аргаар буюу одоо шан татах одоо редбүкний одоо урд нь хэлж ярьснаар бол одоо хятад аргачлал гэж ярьдаг. Голын дээд ихнээс ихсүүлээд газрын баг зэргийн хэвгийн налуу гიშгэлээд одоо тариалангийн талбай дээр ус авчирдаг энэ арга технологи ашиглаж ирсэн. За нийтдээ манай сум бол 6 одоо тийм услалтын системтэй. За эндээс бол одоо өмч өвчлөл болон бусад одоо өмчлөлийн хэлбэрүүд нь өөрчлөгдсөн байдлаар бол одоо нэг услалтын систем нь бол аж ахуйн нэгжид очсон ажиллаж байна. За хоёр далангийн систем нь бол одоо өмч өвчлөлээр юу одоо менежментийн хөвчлөлээр компани аж ахуйн нэгжид очсон. За одоо үйл ажиллагаанаас тодорхой хэмжээгээр бол доголдож ирсэн. За зарим иргэд нь ус авдаг, зарим нь одоо тэр хангалттай нэг далан нөөц буюу хөв цөөрмийн арга чинь одоо усыг бол хоримтлуулах зорилготой байтал одоо энэ нь бол алдагдсан бага хэмжээний услаатай байж байгаа. За бусад одоо услалтын системүүд маань бол миний түрүүний ярьдаг одоо голоос урсцыг ашиглаж одоо сувгаар татах ийм байдалтай явж байгаа. За ингээд одоо энэ 6 услалтын системээс одоо үлдсэн төрийн мэдэлд үлдсэн услалтын системдэр энэ хүү төсөл маань бол хэрэгжээд ингээд өнөөдөр бол дуусах шатанд явж байна. Харин дуусаагүй байна. Одоо туршил тохируулгын ажлууд бол үлдээд байгаа. Мөн одоо иргэдэд бол одоо технологийн арга аргачлал юмуд нь бол заагдах дутуу байгаа. Ийм одоо ажлууд үлдээд байна. Тэгэхээр энэ төсөл маань ер нь бол Монгол улсад анх удаага хэрэгжиж байгаа. Одоо шинэ зүйл болоод байна шүү дээ ер нь бол. За тэгэхээр иргэд маань одоо газар тариаланчид маань энэ одоо төслийн талаар ер нь хэр ойлголттой байгаа вэ? За ер нь тэгээд энэ төслийг одоо хэрэгжүүлж авах явцад одоо энэ системийг услалтын системийг байгуулж авах явцад ч гэдэг нь иргэдийн зүгээс санал гомдол ер нь хэр ирж байна? Энэ тал дээр ер нь орон нутгийн зүгээс хэр шийдэл гаргаж байгаа вэ? Энэ хүү төсөл маань өөрөө Монгол оронд бол хэрэгжиж байгаа анх удаага хэрэгжиж байгаа гэж байгаа. Гэхдээ энэ урд нь бол услалтын системийн одоо зөвлөх баг эднэр бол Хинти аймгийн Хэрлэн Дорнодод бол бас ийм услалтын системүүд байдгаа гэж одоо биднэрт бол ярьдаг байсан. За тийм учраас одоо манай энэ услалтын систем нийтдээ уртын хэмжээгээр бол маш богинонд тооцогдож байгаа. Тэгэхээр энэ бол одоо арга арчилгааны хувьд бол бас хялбар байх төхөмтэй. За мөн одоо хуучин одоо миний түрүүний ярьсан услалтын урсцыг ашиглаж өөрийнх нь урсгалаар татаж авчирсан сувгийг ашиглаж хийсэн. За энэ дээр бол инженерүүд тооцоо зураг төслийн юмны дагуу хийгдээд ингэж явж байгаа. Иргэдийн хувьд бол одоо энэ услалтын систем дээр бол мэдээж сэтгэл ханамж сайн байгаа. Гэхдээ бас энэ дээр одоо ойлголтын зөрүү мөн одоо бас өмнөх одоо нөгөө газрын гадаргын ховлыг ашиглаж урсаар хангагдчихсэнтэйгээ энэ услалтын систем инженерийн байгууламж гэдэг утгаараа бас хашигдах, хаагдах одоо бусад одоо энэ байдлаар бол баг зэргийн зөрчлүүд бол гардаг. За тэрийг бол одоо тухай бүрд нь саналын дагуу уламжилж холбогдох одоо аргачлалуудын дагуу бол гаргалгаануудыг гаргаад явж байгаа. За одоо эцсийн байдлаар өнөөдөр ч гэсэн бас санал болон одоо энэ хүсэлтүүд бол байгаа. За тэрийг бол одоо энэ төслийн багийнханд бас бид нэр уламжлах, хандах иймэрхүү байдлаар бол ингээд явж байгаа. Гүйцэтгэгч болон бол төслийн баг. Энэ чинь бол одоо олон бүтцтэй төсөл байгаа даа. Хяналтын баг, төслийн баг одоо ингээд захиалагчийн зургийн авторууд за тэгээ гүйцэтгэгч бид нар бол өнөөдөр бол орон нутгаас одоо ингээд багийнхаа хэрэгттэй нийлээд сумын засаг даргаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг юм дээр бас оролцоод явж байгаа.